уртын цагт нэгэн толгонд улаан малгай тээжтэйгээ амьдран суудаг байжээ. Нэгэн өдөр улаан малгайтын төсөө өдөр болж эмээ нь улаан малгайд бэлгэлв. Тэрнээс хойш улаан малгайтай дандаа өмсөж явдаг болжээ. Түүнийг улаан малгай гэж нэрлэдэг болов. Өдөр эхнийгаа дуудаж энэ савтай хуушурсуу аарал эмээдээ аваачаад чамтай таарж болохгүй шүү. Өгч дуугарч болохгүй шүү гэж хэлээд явуулжээ. Малгайт эмээсээ явахдаа дуу аялан мөг цэцэг түүн явлаа. Тэгтэл чамтай таарав. Сайн уу хаасаа авцгаа охин бэ? Би эмээсээ явж байна. Тэгээд эмээс хаана амьдардаг? Нилээн хошоо тэр айн цархаад амьдардаг. Түгэлж эмээд цэцэг дүүдгэл бүрц баярлана. Нэрээ тэмшүүд цэцэг түнэ. Би энэ замаар явъя. За. Чон эмээгийн гэрлөө явжээ. Тог гэж тогшин химбэ гэж хариулав. Улаан малгайд очихын байна. Би танд хуусар савтаас ааруул авчирлаа. Тэгвэл тэр хаалганы дээвэр тагаа анснаас таад тэгвэл хаалга гонгойн. Анснаас нь татав. Мэгэн аршиж хамжаагүй байхтан залхичиж гинэ. Удалгүй улаан малгайд дэж тог гэж тогшов. Химбэ гэж хаалтынхаа дэргэд ансан сайн та тэгвэл хаалга гонгойн. Тэгээд аснаас нь татаад ороод ирв. Эмээ таны нүчжин агаад юм том байгаа юм бэ? Цамайг сайн харахад тэрсүүдээ. Эмээ таны жүгчин ягаад юм том байгаа юм бэ? Цамайг улам сайн соцод тэрсүүдээ. Эмээ таны гарчин ягаад юм том байгаа юм бэ? Цамайг улам сайн тэрхэд тэр. Эмээ таны шүжчин ягаад юм том байгаа юм бэ? Цамайг эдгийн тул блэж нь байшны дундуур явж байлаа. Тэгтэл чоныг хөөж гаргалаа. Тэгээд улаан малгай дойн дундуур явахдаа болгоомжтой байхыг ойлгожээ. Эмээ нь бас өөрийнхөө хамгаалахыг сайн сайжруулсан гэдгээ.